хамгийн чухал үзүүлэлтийн 3 үзүүлэлтийн нэг нь түлш байдаг тий. Түлшин дээр андгаа тавьдаг газар болон байгууллагыг би яг одоогоор бол хэлж мэдэхгүй байна. Андгаа гэдэг үг нь их техникийн биш юм шиг сонсогдсон мөртлөө яагаад одоо ингээ андгаагээ нэрлэлцээ гэх зэрэг одоо нэг андгаа тангараг гэдэгтэй адилхан байгаа байхгүй. За манай компани ер нь бол эрчим хүчний нүүрсээр одоо олборлолт явуулдаг. За бид нар уурхаагаа эхлэхэд ухаж ажих техникээр катын техникээ сонгоод өдөөг хүртэл одоо үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор бол төвийн эрчим хүчний системд уурхаагаас одоо станц мөрж цэцлэгээ станцтай нүүрсээ нэвлүүлээд цэцлэгаанаа үйлдвэрлээд явж байна. За өнөөдөр бол манай уурхаа хувьд бол 21-ээс 22% одоо түлшний зарцуулалттай байгаа. Тэгээд энэ түлшний зарцуулалтыг бол бага байлгахын тулд уурхайчдын зүгээс бол уулын ашиглалтын инженерүүд бол одоо нөгөө техникийн оновчлоо зөв байлгах, за нэг ирээсийн зайг бага байлгах, экскаваторын эргэлтийг бага байлгах ийм зорилтод одоо тулгуурлаж ажилладаг да. Монголд уулуурхайн салбарлалын бүх төрлийн уурхаанууд байгаа. Түүн дотроо ашиглан малтмал дотроо хүрэн нүүрс, тэр тусмаа эрчим хүчний нүүрс гэдэг нь онцлог чин чанартай. Жидний 24 цаг ингээд тасралтгүй ажиллана, мөн 365 хоногийн турш ташлалгүй ажиллана гэх зэрэгтэй. Нэгэсэнд бол ямар ч тохиолдолд бидний уулуурхайн үйл ажиллагаа бол хэвэн хангах шаардлагатай. За бид нэр 2024 онд техникийн парк шинжилтийн хүрээнд барлаа оролдоос нийт 3 техник бол шинээр оруулж ирсэн байгаа. Яг одоогийн нөхцөл байдлын хувьд дээр 3295 экскаваторын төлөвлөгөөний биелэлт манай уурхай хэмжээнд 100%-аас дээш гүйцэтгэлтэй буюу машин өндөр бүтээлтэйгээр бид нар ажиллаа үргэлжлүүлж явж байна. Нэг компани байлаа гэж бодоод манайх байлаа гэж бодъё. Тэгээд нэг хэрэгцээ шаардлага үүсгэхэд эхлээд өөр брэндүүдийн экскаватортай харьцуулдаг байхгүй. Тэгэхээр эндээс гол үзүүлэлтүүд байна. Өөрийн техникийн бэлэн байдал, түлш зарцуулалт, анхны хөрөнгө оруулалтын өртөг, нэг циклд хийх хугацаа гэдэг тийм яг тэр үзүүлэлтүүдийн хоорондоо уралдаж байгаа байхгүй. Тэгээд хамгийн одоо түлш зарцуулалт багтай, боломжийн хөрөнгө оруулалттай. Тэгээд ер нь бол олон нийтэд танигдсан брэндийг сонгох нь хамгийн зөв сонголт байдаг. Хамгийн чухал үзүүлэлтийн 3 үзүүлэлтийн нэг нь түлш байдаг. За би 1991 оноос эхлээд 17-8-тагаас эхлээд бульдозер оператор болоод тэгээд ер нь Caterpillar-ийн техник D8, DS бульдозер дээр дагнаж одоо сүүлийн 27 жил ажиллаж байна. За манай Цэцлэгс Маник Energy компанид бол энэ уулын ажилд D8 бульдозер бол чухал үр гүйцэтгэж байгаа. Энэ хөрс уултын экскаваторуудын хажууд туслах одоо зам талбай засах, отвал төр жонгоолгох, ер нь хөлдөө эрхлээдэж суллах бүхэл ажлыг энэ D8 бульдозер хийж байгаа. Энэ 24 онд бид нар CAT 395, CAT 330, D8 гэдэг энэ бульдозер энэ 3 техникийг бол нэг дор худалдаа авалт хийсэлтэй. Тэгээд яг худалдаа авалт хийх процесс дээр түлшний андгаа гэдэг хөтөлбөр орж ирсэн. Тэгээд энийг бол хөтөлбөрийг судалж үзээд энийг одоо дэлхийд дахинд хэрэгжээд явдаг. Тэгээд илүү одоо зарцуулалт хийхгүй байх баталгаа олгодог юм байна гэдгийг бол судалж мэдээд манай компанидаар бас харилцан хэрэгжүүлээд хамтраад ажиллая гэсэн ийм одоо хүсэлтийг тавьж хамтарч байна да. Сүлжэн дээр өөрөө андгаа тавина гэдэг чинь маш зоримог үйлдэл. Яагаад гэвэл уулуурхайн өөрийн тогтцол
нэгэсэндээ чулуулгын физик механикийн шин чанар тэ байгаль цаг уурын нөлөөлөөс хамаарат түлш гэдэг зүйлийг бол тодорхой хэмжээнд тогтмол утгаар барина гэдэг чинь боломжгүй. Жишээлбэл одоо өнөөдрийн хувьд бол манай уурхай дээр бол ямар ч тэсгээ хийгддэггүй уурхай байхгүй. Тэгэхээр байнгын 100% хүл ачаалттай ажилладаг техникийг төлс зарцуулалт өндөр байдаг. Тэрэн дээр ханга тавина гэдэг бол миний хувьд бол боломжгүй мэт юм шиг санагдсан. Гэхдээ яг одоо 395 гэдэг экскаватор төлс зарцуулалт багтай, бүтээл өндөртэй тим техник юм байна. За мөн 330 болно. Доод D8 гэдэг хоёр техник байгаа. Эдгээр ч гэсэн анх үйлдвэрийн заалтнаас 15% бага төлс зарцуулалтайгаа явж байгаа нь бидний уулын ажлын төлөвлөгөө норм биелүүлэхэд төдий чинээгээр үр дүнтэй сайн үр дагавар авчирж байгаа үзүүлэлт болж байгаа. Андгаа хөтөлбөрийг өөрөө ашиглаж үзчихэж мэдрээд байгаа. Ашиглаж үзэхээс өмнө нэг урд нь ер нь байгаагүй тийм үг хэллэг, тийм хөтөлбөр ойлголт шүү дээ. Ер нь бол тэгээд андгаа хөтөлбөртэй байхад түвшний илүү зарцуулалт гарахаас бол гарч болно. Гэхдээ гарахаас ямар ч хэрэг байхгүй. Уул уурхайн тоног төхөөрөмжийн 100 жил гэдэг бол бас урт хугацааны төвлөлтэй. Энэ одоо олон жил үйл ажиллагаагаа явуулаад үйлдвэрлэлээ сайжруулсан компани бол энэ өөрийн техник дээр бол андгаа хөтөлбөрийг өгөхөд бол бардам байгаа. Тийм ч учраас энэ дэлхийд даяарын хөтөлбөрийг хэлж байгаа. Чатар филрийн за андгаа буй за. Barza World Mongolia.